Сайн бацхан та бүхэнд энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай дэлхийд танигдсан алдартай арилжаачдыг танилцуулдаг булангийн маань 6 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаард дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох Bridgewater Associates сангийн үүсгэн байгуулагч трейдер Ray Dalio-гийн талаар танилцуулж байна. Түүний бүтэн нэр Raymond Thomas Dalio гэдэг бөгөөд дэлхийд дахинаа түүнийг Ray Dalio гэдэг нэрээр мэддэг. Тэрээр 1949 онд Нью-Йорк хотод Marino Dalio and Ann Dalio нарын ганц хүү болон мэндэлсэн. Түүний аав Marino Dalio нь Италид гаралтай хүн байсан бөгөөд жаз хөгжимчин хөгжмийн багш. Харин ээж Ann Dalio нь Америк гаралтай бөгөөд гэрийн эзэгтэй байжээ. Ray Dalio-гийн аав тухайн үедээ дундаж орлоготой байсан бөгөөд тэрээр альва зүйлсээр дутагдах зүйлгүй өсжээ. Тэрээр маш бага наснаас санхүүгийн зах зээлийн өгөөжийг таньж мэдэж эхэлсэн. Хамгийн анх 12 настайдаа хуршүүдийнхээ яриаг сонсож байгаад $300 Northeast Airlines компани хувьцааг хөдөлтөн авч 1 жилийн дараа хэд түүний худалдаа авсан хувьцааны үн 3 дахин өсжээ. Энэ үеэс эхлэн тэрээр хөрөнгө оруулалтын салбарыг илүү их сонирхож эхэлсэн байна. Бага сургуулийн сурагч байхдаа тэрээр хичээлдээ тааруудан авдаг байсан хэдий ч ихэнх тохиолдолд мөн хичээлдээ суудаггүй хүүхэд байжээ. Түүний сонирхол нь сургуулийн боловсрол байгаагүй тухай тэрээр олон удаа хэвлэлд өгсөн ярилцлагуудаа дурдж байжээ. Харин ахлах сургуульд орсныхаа дараа амралтын өдрүүдээр гольфийн талбайд ажиллаж тэндээс олон амжилттай бизнесмэнүүдтэй танилцсан хөрөнгө оруулалтын талаар ярилцсан суралцдаг байжээ. Ray Dalio Long Island-ийн их сургуульд санхүү эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Үүнийхээ дараа Harvard-ийн бизнесийн сургуульд элсэн орж MBA буюу бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалжээ. Harvard-д сурж байхдаа тэрээр санхүүгийн удирдлагын талаар гүнзгий мэдлэг эзэмшсэн бөгөөд энэ нь түүний ирээдүйн хөрөнгө оруулалтын философид ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Harvard-ийн оюутан байхдаа хөрөнгө оруулалтын компанид тусдахаар ажиллаж, харин сургуулаа төгссөний дараа Нью-Йорк хотын хөрөнгө оруулалтын банк болон санхүүгийн байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байна. 1975 онд 26 наснда тэрээр өөрийн Bridgewater Associates хэмээх хөрөнгө оруулалтын зөвлөгөөний компани өөрийн гэрийн 2 өрөөг ашиглан байгуулж байжээ. Эхэндээ тэрээр зөвхөн хөрөнгө оруулалтын зөвлөгөөг жижиг хөрөнгө оруулагчдад өгдөг байсан бол өдгөө түүний байгуулсан Bridgewater Associates нь дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болон өргөжжээ. Түүний энэхүү хөрөнгө оруулалтын сан өнөөгийн байдлаар $126.4 тэрбум хөрөнгөтэй. Түүний арилжааны амжилтуудаас дурдвал 2008 оны санхүүгийн хямралын үеийн арилжаа. Dalio дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг наривчлан судалж 2008 оны санхүүгийн хямралын үргэлжлэлд таамаглаж чадсан байна. Түүний удирдсан Pure Alpha сан нь энэ үед 9.5% өсөлт үзүүлсэн бусад олон сангууд алдагд хүлээж байсан үед бол онцгой амжилт байв. All Weather Portfolio Dalio эдийн засгийн өөрчлөлтүүдэд төсвөртэй хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулсан байна. All Weather буюу бүх цаг агарын портфолиог бий болгосон. Энэ стратеги нь эдийн засгийн ямар ч нөхцөлд тогтвортой ашиг олох боломжийг олгодог бөгөөд олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан. 1980-ад онд McDonald's компани дахианы махны үн өсөхөөс сэргийлэхийн тулд Dalio-гийн тусламжтайгаар Futures-ийн гэрээ байгуулсан. Энэ арилжаа нь McDonald's-ийн зардлыг тогтвортой байлгаж ашиг орлогыг нэмэгдүүлэхэд тусалсан байна. Ray Dalio-гийн арилжааны арга барил нь зах зээлийн нарийн шинжилгээ, урт хугацааны хөрөнгө оруулалтын философи, эдийн засгийн мөчлөгүүдийг гүнзгий ойлгосон мэддээр суурилдаг байна. Тэрээр дэлхийн эдийн засаг санхүүгийн системийг машин мэт ойлгож, бүх зүйл тодорхой хуулиар ажилладаг гэж үздэг. Түүний арилжаа хөрөнгө оруулалтын арга барилаас дурдвал нэгдүгээрт эдийн засгийн нөхцөл байдлын цэгтийг ойлгож ашиглах. Dalio-гийн арилжааны арга барил эдийн засгийн мөчлөгүүдээр суурилдаг. Тэрээр өөрийн мөчдөг инфляц, зээлийн хүү, өсөлт зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг анхааралтай шинжилдэг. Түүний Big Debt Crisis номонд эдгээр мөчлөгүүдийг хэрхэн өөрчлөлт хамгаалах талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Хоёрдугаарт алдарт All Weather Portfolio. Түүний All Weather буюу бүх цаг агаарын хөрөнгө оруулалтын стратеги нь ямар ч нөхцөлд тогтвортой ашиг олох зорилготой. Энэхүү портфолио нь хөрөнгийг төрөлжүүлэхээр суурилсан байдаг. Жишээ нь хувьцаа, бонд, түүхийд алт зэргийг оновчтой хуваарлах замаар эрсдэл багтай орлого орлогыг зорддог. 3-дугаарт өөртөө өмч байх өвөгдийг эрхэмлэх. Ray Dalio аливаа шийдвэрийг гаргахдаа мэдээлэл суурилсан үнэнч байдал, radical transparency болон аналитик загваруудыг ашигладаг.
Bridgewater-ын арилжаа хөрөнгө оруулалтын шийдвэр гарах үйл явц нь өвгдөл суурилсан алгоритмуудаар баян байдаг. Дүрмтэй байх. Value арилжаа хийхдээ хатуу зарчим баримталдаг. Тэрбээр өөрийнхөө бүтээсэн дүрм загваруудыг тасралтгүй туршиж оновчтой болгодог. Түүний Principles, Life and Work номон дээр энэ бүхэн тодорхой дурддагдсан байдаг. 5-дугаарт хөрөнгө оруулалтын алдаанаас суралцах. Ray Dalio хөрөнгө оруулалт хийхдээ гаргасан алдаагаа зайлшгүй суралцах боломжийг үздэг. Энэ нь түүний арилжааны арга барилыг улам боловсронгүй болгож өгдөг. Түүний гэр бүлийн тухайд Ray Dalio нь 1976 онд Barbara Dalioтой гэрэлсэн бөгөөд тэд 4 хүүтэй. Devon, Paul, Matthew, Mark. Тэдний 3 дахь хүү болох Devon Dalio нь 2020 онд автомашины ослоор харамсалтайгаар нас барсан. Ray Dalio болон түүний гэр бүл Dalio Philanthropies сангаар дамжуулж боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг салбарт бүхний үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны байдлаар Forbes сэтгүүлээс түүний хувийн хөрөнгийг 14 тэрбум $, гэж зарласан байна. Түүний хөрөнгө оруулалтын стратегиудын талаар илүү ихийг мэдхийг хүсвэл та бүхэн түүний бичсэн Warren Buffett Principles нэртэй номнуудыг уншихыг зөвлөж байна. За ингээд манай энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан бол бусдаа түгээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.